За hi guys, Yuriso channel байна. Koibami shoujo буюу хайр идэгч мангас манга тайлбарын маань 7 дугаар эшлэг тавтай морил. Сүүл бидний санаж уугаар цуслангийн байшингийн гадаа Мамори болон Кё хоёр маань нэгнээс юм асуухгүй үлддэг байгаа. Тэгээд яалчгүй хоёулаа зэрэг хилээ таарцдаг болохоор за тэгвэл хайчлуу давж жагаад нэгнээсээ асууя гэдэг хэвгүй юу? За тэгсэн чинь Кё ялагдчихэ. Хайчлуу даван дээр хайчин ялах магадлал хамаагүй өндөр байдаг юм л да. Энэ яг үнэг үг нь мэдэхгүй. Кёс тэгээд чиний асуухыг хүссэн зүйл юу юм бэ гэж асуудаг л да. Чи намайг үсний хавчаараа алдсан юм шиг жүжиглж байгааг мэдсэн биз дээ гэдэг хэвгүй юу? Кёч тийм ээ гэж хариулна. Би албаар үсний хавчаараа алга болсонд өөр нэг шалтгаан байсан гэдгийг. За ерөөхдөө л энэ Маморигээ охин бусад октодоос нилээдгүй сэжиглээд эхэлсэн байгаа болтой байдیں۔ Чамд 5 охин сэтгэлээ илчилсэн тэр дунд ч муу хүн байж магадгүй. Тиймээс би сая шалгах гэж одоо үсний хавчаар алга болгосон гэж байгаа хэвгүй юу? Гэхдээ үлдсэн октод бүгдээс чин сэтгэлээсээ тэр хавчаарыг хайжсан болохоор сэжиглэх хүн бол огт байсангүй гэдгээ хэлнэ л дээ. За тэр ч яг одоо чамаас гол асуултаа асууя. Чамд яагаад 5 охин сэтгэлээ илчилсэн гэж бодож байна гэж асуунаа Кёгоос. Кё маш тэрхүү асуултанд нь хариулах гэж төгжирч байтал бидэнд Канасай могоо хоёрыг харуулнаа. Охтууд ч өөрийнхөө юмуудыг цэгцлээд гарч яадаг ихгүй ерөөдөө бол тэгсэн чинь могоо Канасайг хойноос нь дуудснаа. Чи үнэхээр Кё тайртай юу гэж асуудгийн. За ерөөдөө Канасайг гинэт асуусан болохоор балмагдаж сандрах нөө гэж бодсон бололтой. Гэхдээ Канасай үнэхээр л Кё тайртай юм чи тийм ээ би хайртайгаа хэлждэг хэвгүй юу? Ингэснээр Могу Канасайг үнэхээр л Кё тайртай гэдгийг ер нь мэдээд авч байгаа. Тэгээд талааснасаа уцаа гаргаж ирээд тэр нүүр зураг хартал манай жижигхэн Кё байдаг хэвгүй юу? Яалчгүй л энэ Могу болон Кё хоёр багын найзууд болтой. Харин нөгөө талын өрөнд Хино Кисарагийн хоёр бас юмудаа цэгцлээ гарах гэж байдаг л да. Тэгсэн чинь Кисарагийн Хиног араас нь дуудснаа нэг зүйл мартчихаж гингүүтээ. Габори-сан чи хайр идэгч юм уу гэж асууждаг хэвгүй юу? За энэхүү асуулт харин жинхнээсээ балмагдуулна шүү дээ. Хиноос жоохон өөдөөс нь харж огсноо хайрдагч гэж юу юм гэж асуунаа. За ерөөхдөө л айгүй мэдэхгүй юм шиг жүжиглээд хариулаа гарчиж байгаа нь те аврал болж байгаа байхгүй юу? Тийм үү. За мэдэхгүй бол яах вэ гэсэн шиг тэр хоёрыг яриад дуусна. Одоо харин бүгдээрээ Мамори Кё хоёр дээр буцаж ирнэ. Мамори чинь сая чамд яагаад 5 охин сэтгэлээ илчилснийг мэдгүй гэж асуусан да. Кё маш бодож байснаа тэр шалтгаан бол би царайлаг учраас гэж хариулж тийм аа. Тэр хоёрын донд нэг хэсэгхэн хугацааны чимээгүй байдал нөмрөн л дөө. Энэ Маморигийн царайг харалтаа та нарын итгэсэн юм шиг байна уу? Тэгтэл Мамори инээд алдаж нэрэж Кё царайлаг шүү. Тиймээс 5 охин сэтгэлээ илчээж гэж инээж гарнаа. Кё маш ашгүй нэг сандарсан байдал нь алга болчихлоо. Азар хайр идэгчний талаар мэдсэнгөө аяаж ижигаад асуултыг тойруулаа гарчлаа гэсэн шиг байна. За одоо Кё чиний асуух ээлжээ гэдэг хэвгүй юу? За бидний санаж байгаагаа л энэ Маморигийн охин өмнө нь Кётой уулзж яасан гэдэг дээ. Хизээ хаана яаж бид хоёр уулзж байсан юм бэ гэж Кё тодорхой асуудیں۔ Кёгийн ч зүрх айгүй хүчтэй цоглоо дон гээл асуултын хариултаа хүлээж байна. Тэгтэл Мамори бүб тэрийг хэлэхгүй гэдэг хэвгүй юу? Чи үнэхээр марчихсан юм уу? Тэгвэл би чам тийм ч амархан ингэ сануулад өгөхгүй гэж Мамори хэлнэ. Кё маш бууж өгсөнгүй. Бид үнэхээр уулзж байсан биз гэж асуусаар л байна. Кёкун чи намайг худлаа ярьж байгаа гэж бодоо юу? Арай надад эргэлзсэн юм биш үү гэж Мамори асуухт нь Кё балмагд зогсож яснаа. За ерөөхдөө л хариулахын завдалгүй Кёг тэврээд авдаг хэвгүй юу? Кё маань айгүй ичээ залгах гэж оролдсон боловч Мамори би чам тайртай гэсэн үгээрээ болиулцдгийг. Тэгээд ч болоогүй миний өдийг хүртэл хэлсэн үгэнд нэг ч худал үг байхгүй гэлдэг хэвгүй юу? Эсвэл би чам чигчээ уруугаараа амлах уу? Кё маш мэдээж тэврүүлчихсэн айгүй ичгсэн зүгээрээ би чамд итгэж инлгсэн байдалтай. За цаанаас нь хөгшөө ахч гарч ирж за залуус хавг дээр явцгаая гэснээр машиндаа бүгдээрээ сууж байдаг хэвгүй юу? Тэгтэл хөгшөө ахын утсанд дуудлага иржээ. Тэгтэл нөгөө нэг Канасайд хуурамч хэлийг өгдөг эмч байвал яах вэ? Энэ хоёр бүр нилээдгүй эртний танилуд болтой. Хөгшөө ах маань тэр эмчээс асууж байна. Чи нөгөө нэг зүйлээ тэр охинд өгсөн юм уу гэдэг. Тэгсэн чинь бүр юу болсон гэж. Энэ хөгшөө ах чинь өөрөө тэр хуурамч хэлийг зохион бүтээсэн юм байлаа шүү дээ. Ахиа захиална гинэ. Юу яриад байгаа наа чи би өөрийнхөө мөнгөөр хийдгийн гэсэн шиг энэ хоёрын яриа үргэлжлэлтийн. За ингэснээр тэдний аялал дуусчээ. За аяллаар жинхэнэ охиноо олох нь битгийл Кё маань улам бүр их асуулттай үлдсэн байдаг л да. За аль нь мангас вэ, аль нь жинхэнэ бэ гэдэг асуудал бүр дүүрч. Гэхдээ Кёд энэ аяллаас үлдсэн хамгийн том зүйл бол за та нарт би ч нэг тайлбарлаад явах удаа энийг зүгээр өөрөөсөө хараад ойлгочихгүй юу? За тэгснээр 7 хоногийн баасан гараг. Канасай маань өглөө нарны туяанд сэрүүлгээ унтрааж босч байна. Дэрхүү идэ өглөөний нарыг харангаа би бол хайр идэгч. Гэхдээ би нэг хүнд дурлсан гэснээр энэхүү чаптер эхэлж байгаа.
За ерөөдөө бол нэг хүнд дурлсны дараагаар Канасагийн өдөр тутмын амьдрал айгүй өөрчлөгдөжээ. За жишээлбэл өглөө зургатаар гарч байгаа зурхааг харж өдийг хүртэл ойлгодоггүй байсан хайрын дуунууд нь уламуудахтай болж тэгээд бүр өнөөдөр Кётой уулзна гэж бодохоор ууж байгаа кофеин ч гэсэн амттай болчихсон байдаг. Тэгтэл те Канасагийн утсаанд чат ирж байгаа байхгүй юу? Мэдээж Кёгоос ирсэн байх өгөөд өглөөний мэндгээ бичсэн байдаг. Энэхүүтэй ганцхан ширхэг өглөөний мэнд гих үг одоо Канасаа хичнээн баяртай болгож байгааг бид нар харж болно л та. Мэдээж Канасаа маань халын юм ууж чаддгүй. Ингэсэн хэдийч Кёгийн дуртай кофег ууж байгаад бид нар баяртай хэрэгтэй. Канасаа маань байдгаасаа эрт боссон болтой. Тэгээд үсээ айл болох буржуулах гэж оролдож байдаг. Хамаг хувцас өмсгөж дуусаад толон дөрөгөөнийг харчаад тэгээд юбка 1 см дээшлүүлчээ за энийг хэлэхээргүй байсан юм уу дөө. Мэдээж айгүй олон зүйл хийсэн учраас галтэргээс хоцорсон байдаг. Яг л баларлаа гэсэн шиг зогсож байгаа зү. Канасаа сургууль дээр иржээ. Даанч Кё хаа нэгтгээс нь харж иж магадгүй гэд үргэлж болгоомжтой явна. Энд ч одоо хайртай хүндээ муухай харагдахыг хүсэхгүй шүү дээ. Тэгээд бүр хичээлийн үеэр ч гэсэн байнга цаг руу хараад дуусах болоогүй юу гэсэн бодолтой. Хонх дуурах үед хамгийн түрүүнд ангиасаа гарч ивэл яг уу найз нь ч гэсэн ямар урдан гард юм бэ гэсэн асуултад үлдэж байгаа. Коридороор алхаж байснаа багштайгаа зөрөнгөдөө шууд л гүүгээд эхэлнэ. За яг түрүүний бидний харсанчлан Канасагийн амьдралд Кё орж ирснээр хичнээн их өөрчлөлтийг бид нар харж байгаа. Кёгийн ачаар л энэ бүхнийг мэдэж чадлаа. Баярлаа гэсээр Кётоор хурж ирнэ. Над шиг хайр идэгч мангаст хайрыг зааж өгсөнд баярлаа гэж Канасаа инээгүүлэн Кётоор ирэхэн дэрдэ. Гэхдээ Канасагийн толгойд бас угаасаа л хизээ тийм амар байх байлаа та. Би хайр идэгчтэй тийм байсан чи надтай болцоонд явах юм уу гэж Кёгоос ирнэ бататгаж асууж байгаа. Кё манч тийм ээ гэж хэлснээр за илүү болцоонд явцгаах уу гэж одоо энэ хоёр болцоонд явж байгаа байхгүй юу? Хэдий Кё өмнө нь ингээд гарыг натахад айгүй ичэд сандардаг байсан. Одоо болохоор гайгүй шүү. Энэхүү үед Канасаа бас бодсоор л байна. Би цугтаа Кётой хамт үлдэх ганцхан хувийн боломж байсан ч гэсэн би тэрхүү ганцхан хувийн боломжийг хизээж тавьж явуулахгүй гэсэн бодолтой. Дэд хичээлээ даран цугтаа хотын гудамжаар хөдөлсөн алгаснаар энэхүү бичлэг маань дуусч байна. Уг нь энэ чигээрээ ийм жаргалтай дуусчдаг бол надад ч гэсэн амархан л да би бас өөрөө Канасагийн фэн байгаад байгаа. За guys үүнээс хойш англи хадгалан дууссан болохоор би одоо шууд рап буюу Японоос нь явуулах чинь. За манай хэд ч ахлах сургуулийн 1-р анги төгсөж зуны амралт эхэлжээ. Яд ч яхад Кё маань зуны амралт эхэлвөөгүй юу ханиад үрдсэн байвал яах вэ? Арай гэж зуны амралт эхэлж байхад ёо ханиад үржих юм аа гэсэн байдалтай хэвдэж байна. Мэдээж те айгүй өвдсөн Кёд яг юу хэрэгтэй вүлээ? За мэдэхгүй гээл унтахаар хөвтөж байтал хаалганд ордог байхгүй юу? Хаалгана гэжтэй хонхон дуурдیں۔ Канасаа маань ирэхээр иржээ. Кё монч Канасаа сан гээл айгүй гайхаад гэжтэй зочролд ороод зогсож байсан чинь өөдөөсөн шууд л Канасаа хоолойгчийн сонсохоор ирлээ гэж хэлвэл те. Ёо. Кё монч Канасаа маань айгүй ичээд эцэг зогсож байгаад тэгвэл уцаар ярнаа гэж Кё хэлдэг. Ингэснээр Канасаа цагийн ажилтайгаа яваад өгжээ. Канасагийн авчирсан хідэн зүйлсийг ширээн дээрээ тавьчихад яагаад ч юм бэ халуун бүр өссөн болтой. За одоо л ястаа унт тэгжээд л Мамори өрөөд ирэндээ. Кёкун давгүй юу гэж хаалганд тогшоо ороод ирдэг. Тэгснэ алив гараад илгэж вэ гэж Кёгийн гарт нэг юм өгдөг хгүй юу? Энэ нь одоо Японы Омамори буюу одоо тийм сахиус. Тэгэхээр Мамори-сан Омамори өгсөн болж байгаа л да. Мамори. Тэгсэн нөгөө нэг Мамори дээр нь битсэн тийм эрүүл болох одоо сахиус биш. Заавал ялаарэ гэсэн тийм Мамори байдаг байхгүй юу? Ялуулах сахиус. Кёмаж гайхаж зогсчихсон. Би яг юуг ялах вүлээ гэд гайхаад асуунаа. Би надад чинь клубдээ зориулж авсан юм аа. Гэхдээ өвдсөн болохоор чамд өгчээ гэж Мамори хэлдэг. Тэгэнгүүтээ миний сахиус ажиллаарэ гэж Кёгийн урд ирээд нэг залбирчаад яваад өгнө. За одоо чамд зөндөө хүч орсон. Тэгэхээр хурдан идгээрэй гэж хэлдэг. Мамориг өгсөн Мамориг ширээн дээрээ тавьчихаад ёо миний халуун улан бүр өксөд байна. За одоо л унтъя гэж ахаал хонхон дуурдаг л да. Энэ удаад киносон байна. Гэхдээ Маркс зүүцсэн байдаг. Кё маань ч гэсэн киносон ч гэсэн би ч өвдсөн юм уу гэж асуухт нь үгүй зүгээр л чамаас ханиад авмааргүй байсан гэдэг хэвгүй юу? Би бүр чам зөндөө их санаа зовоод түрээд ирсэ гэхдээ Кё гайхаж байснаа. Худлаа үстэй гэж асуухт нь харин худлаа ахгүй юу? Би зүгээр зуны амралтын чинь даалгаврыг өгөхөөр ирсэн юм аа гэдгийг. Тэгээд бас нэг хідэн зайрмаг авчирсан гэдэг л дээ. Миний ойлгохгүй нэг зүйл болохоор Япон хүмүүс нэг нь ханиад туссан байхад зайрмаг өгдөг заяа. Үнэхээр зайрмаг өгдөг. Ёстой нөгөө нэг хороор гэдгэнд болж байгаа юм шиг байгаа. Тэгээд нөгөө нэг кино чинь хэрвээ зайрмаг ахиад хүсэх юм бол хэлээрээ би хизээд ирж өгнөө гэн. Кё тэгээд тэрнээс нь бас л ичнэ. Нөгөө нэг зайрмагийн ширээн дээрээ тавьчихаа за одоо л хэвээр гэл унтна гэж хэлж үгээ дуусгаагүй байтал штэ.
Өөдөнд нь ирсэн Кисарагийн сан байдаг л да. За тэгэл би чинь хэрвээ зүгээр үү инээ тэрэгэл нөгөө нэг баахан асуултууд л явна. Тэгсэн чи харин энэ охин би бүр амьдралдаа өвчин тусч байгаагүй. Тиймээс хүн ядарсан үедээ үнсэл тэгвэл зүгээр болдог гэсэн гээд Кёг үнсгээд яриаддаг хгүй юу? Тэгээд би чамаас энэ ханиадаг чи яа би нэг жоохон өвдөж үзье гэдэг галзуу. Тэгээд бас өвдсөн үнийг ирэхэд юм хэрэгтэй байдаг гинлээ гэд нэг Кёд ууттай мөгдөг байхгүй юу? За би энийг юу гэдгийг хэлэхгүй тэгтээ нэг сайхан даавар байгаа. Кисарагийн маань чавс өөрөө юу авахаа мэдэхгүй байтал нөгөө нэг туслах нь аваачаад энийг өгсөн юм шиг байлаа л дээ. Өвнийг уувал чамайг сайжирна гэж хэлсэн. Тэгэхээр уугаарай гэж хэлдэг. Тэгэл нөгөө нэг октоодын тусгай арга бол хөөхөн инээ дээрээ ашгүй дээ. Одоо эдгээрээ надаа хэлээрээ гэж инээчээд яваад өгнө. Кё маань тэгээд нөгөө нэг одоо оруулж ирсэн хамаг юмаа тавьсан байгаа шүү дээ. Юу ч байгаад байгаа юм дээ бүүмэд. Тэгтээ Кё баг ихээд ер нь унтаж чадахгүй тагаа эвлэрсэн байдаг л да. Тэгээд манай 5 охин болон Кё ингээд зуны амралтаар болцох төлөвлөгөөгөө ярьсан чинь за ерөнхийдөө бүх хүний завыг тааруулаад нэг өдөр нь болно гэдэг мэдээж боломжгүй шүү дээ. Тиймээс зуны амралтын хугацаанд нэг хүн нэг л удаа болсон гэж шийдсэн юм байлээ. Кё маань ч ахиа хэсэгтэй болцох юм уу гэж жоохон гонхтой. Яг тэрхүү яар 5 дахь охин болох Могу ирнэ. Тэгээд бүр энэ хэлж байгаа үг нь бүр айгүй сонио үг заяо. Амьд байж гэж зөхгүй юу? Тэгэнгүүтээ Кё тэр нэг Red Bull Red Peak гэдэг энерги ундаа өгдөг л дээ. Кё маань гайхаа зогсчихснаа за баяртай гэд өрөөндөө орохч байтал Могу гараас нь татангуудаа одоо зуны амралт эхлээд хэсэгтээ уулзахгүй. Тэгээ өнөөдөр чинь бүр 3 дахь өдөр юм чинь гээд Кёгийн гэртэнд ордог байхгүй юу? Кё чадж байгаад өдрийн энэ үеэр ганцаараа байж тааржээ. Тэгээл Могу чин Кёг орон дээр суулгаснаа яг одоо би тоглоно гэж аванда. Тэгээл Кёг за одоо унтчихаа гэж хэлэнгүүтээ амар тоглоомоо дуургаад хажууд нь суугаад тоглодог байхгүй юу? Кё бүр унтах гэж хичнээн үдсэн бай. Яаж байгаа тэр тоглоомын дуунаас нь улаан унтаж чадахгүй. Тэгээд ингээд цаг болгонд Могу энэ Кёгоос унтсан уу гэж асуугадаг байхгүй юу? Унтсан уу? Үгүй сэрүүн байна. Унтсан уу? Үгүй сэрүүн байна. Унтсан уу? Гэхдээ сэрүүн байна гэж хоёлаа гүрийгээл байгаад байдаг. За ерөөдөө л Могу эдний дэрэнгүүтээ 2 цаг гаруй ерний тоглоомоо тоглолцсон байдаг хгүй юу? Харин ахин нөгөөдөө Могу унтсан уу гэж асуухт нь унтаагүй гэхдээ баг унтаж чадахгүй юм шиг байна. Гэхдээ Могусаа энд ингээд байгаад байж зүгээр юм уу гэж асуудаг л да. Тэгсэн чинь Могу болохоор бусад октоодыг бодвол надад тийм онцгой, тийм тусгай хийж чаддаг зүйл байхгүй гэдэг хгүй юу? Гэхдээ би үрд чиний дэргэд байж чаднаа гэж Кёд хэлдэг. Эсвэл би энд ингээд байгаад ах чамд садаатай байна уу гэж Кёгоос суuna. Могуж ингэж хэлчихэд айгүй ичээд Кёж тэрийг сонсцоход бас л ичээд үгүй үнэхээр их баяртай байна гэж хариулдаг. Харин энэ удаад Могу эцсийн удаага унтсан уу гэж суужээ. Мэдээж хариу байхгүй Кё маань унтсан байдаг. Могу маань Кёг унтахыг хүлээж байсан болтой бос ширэнгүүтээ би чиний дэргэд үрд байна. Гэхдээ найзын хувьд гэж хэлдэг байхгүй юу? Би тэгтээ энэ үгийг ойлгохгүй байна л та. Яг тэрхүү үед бидэнд Могу болон Кёгийн бага насны дурсамж харагданаа. Кёгийн толгойд нэгэн царай нь мэддэхгүй хүүхэд Кё-чан гэж дуудахад нь Кё маань сэржээ. Кё маань шууд Могу гэж босон сэрэхэд Могу биш эмээ байдаг л да. Кё маань гайгүй дээрдсэн болтой эмээтэйгээ гал тогоонд ороход нь эмээ нь хэлгэлдээ би нэрээ тэр нэг хүүхэдтэй таарсан штэ гэдэг. Үсээ жоохон цэнхэр өнгөөр будсан бараг л таньсангүй гэхдээ яг л мөн байлээ гэж эмээ нэг хүний талаар яриад байна. Кё маань гайхсандаа та хэний талаар яриад байгаа гэж асуухт нь чамайг баг сургуульд байхад чинь байнга цог тоглодог байсан хүүхдийн талаар л ярьж байна гэж эмээ нь хэлдэг. Кё маань ч үгүй тийм байх боломжгүй нэр нь хүртэл өөр штэ. Тэгээд бүр тэр чин яг ингэж хэлж байхдаа Кё маань бүр зог тусаа зогсчдаг заяа. Тэгээд бүр ямар ч үгийн зөрөөгүй галзуу солиотой мэд өрөөндөө оронгуудаа альбом үзэддэг хгүй юу? За өмнө нь болохоор Кё маань тэр нэг альбомнаасаа үргэлж охин хүүхдүүдийг хараадсан да. Гэхдээ Кёгийн Багдад тэр тоглолдог байсан хүүхэд нь эрэгтэй хүүхэд байсан гэж байгаа. За ерхэд бол үнэхээр л Кёд Багдад ингээд цогтаа тоглолдог байсан эрэгтэй хүүхэд байсан. Гэхдээ эрэгтэй гэж андуурдаг байсан байгаа даваз. Кё маань Яру сандруу альбомоо үзэж байтал альбомын завсараас нэгэн зураг ундаг л да. Дээрхүү зургийг харчаад яа харахгүй төстэй юм гэж хэлнэ. Тэгээд ч болоогүй тэр зурган дээр Могу хилээ гаргасан байдаг. Алийг та нараас харахгүй байна уу? Би бүр энийг томруулаад өг юм аа. За guys, энэ хүрээд манай Koibami Shoujo буюу хайрдагч охид мангагийн 7 дугаар шиг дуусж байна. Энэ хүртэл үзсэн гэхээр танд манай бичлэг таалагдсан байж таараа. Тиймээс доорох лайк, subscribe дараарай.